Сайн байна уу? Бид гурав өнөөдөр аавынх руугаа явж байна. Амралтын өдөр өнөөдөр хагас өдөр болж байгаа. Учраас аавынх руу очиж мишиг өгсөн. Мишиг аваачих гадээр борноо явж байна. Яг тэгвэл бид чинь энэ 7 хоногийн одоо 3 өдөр энэ 7 хоногийн 3 өдрөөс спа явж байгаа. Спаны Марбела гэдэг хот руу явж байгаа. Тэгэхээр мишиг имээ өгөөд мэддэг мишиг бөөн баяр. Тэгээд өнөөдөр парагт амар гоё байна, настай байна, амар халуун байна, бараг 100 доллар авах шиг байна. Тэгээд одоо гэр рүү аавынх руу шууд очичоод тэгээд бас нэг юу руу явчихна. Дэлгүүрийн төв байдیں۔ Нэг аутлет гэдэг нь яг би өөрөө олоод очиж үзэж байгаа, компьютер очиж үзэж байгаагүй тийм ээ. Гэхдээ тэр дэлгүүр нь амар гоё. Тэгээ өнөөдөр амар хэмдрэл зарцсан гэх тэгээдсэн. Тэгээд тийш очих өнөөдөр төлөвлөлтөө байгаа. За тэгээд борноо руу явцгаая. Мишиг камс ирсэн. Тийм ээ. Сайн амарсан уу? Одоо тэгээд гоё маргаж идээд, зармад идээд гоё сэргээ явж ин тэ. Өвөө мэдэр очичоо. Өвөө минь одоо бас замдаа гарчиж. Дэлгүүр дээр болсон. Шабар амар идэх чи. Камтэнэ. Гого? Манай хөрөндөө гараа. Ахоо явтай гэж Монголоор сайн уу? Сайн байцгаана уу? За имээ өөтөгөө мишэл уулзсан. Наадхаа үлдээч юм яхаа. Мишэл. Сая бом баярлалаа юм уу? Имээ өөгөө. Тийм эвгүй явж харсан. Тэгсэн чинь бөө юм болоод хүүши тэгсэн чинь хараа бага ямаа хол мөн ханаас гинт гараад ирвэ. Хатина миньяга. Чи тавчна. Жижигхэн байгаа үстэй. Хөргөн хорог байгаа үстэй. Тэр хараач тий тэр хараа. Би жижигхэн хорог нь хараа. Юм шидэ хашаар. Хөргөн бэнэ чи харсан уу? Хөргөн байгаа үстэй. Мишэл имээ уугаа энэ нэртэй ихтэй зүтэй нэрэ. Тэгээ нэ таалах юм зүтсэн юм уу? Яа. Бид нэр энэ Зноймогийн Freeport Fashion Outlet гэдэг газар ирчихлээ. Тэгсэн чинь хар мянган хүн байна. Түрүү орж ирсэн. 12 цаг өнгөрж байна. Түрүүнийх нэг шөнийн шопинг хийсэн. Бэс нэг юм амар хэмдэрсэн байх юм болов эсвэл амар гоё юмнууд байх юм болов гэсэн чим яа. Харагдаагүй. Тарихтам олдоогүй. Гэтэ Мишель нэг юм пүүз авсан үзүүлэх үү? Мишель тийм пүүз авсан. Сайн бацгаана уу? Сайн бацгаана уу? За бид гурав өчигдөр аавында хончоод, аав ээжиндээ хончоод тэгээд одоо кино үзэх гэж байна. Монголоос кино үзүүлэх гэж хүмүүс ирсэн байгаа. Байдаг богд гэсэн. Байдаг богд гэсэн кино үзэх гэж байна. Тэгээд манай Мишелийн төрөн гангарч байгаад за дундсан. За тэгвэл хамтдаа кино үзцгээе. Энэ киног өчигдөр Прагт энэ кино гарсан. Өнөөдөр орой Вин гэсэн. Тэгээ одоо Кланско гэж байна. 어떻게 뭐야? 자. Сиану, читер атгалцсан шүү. Musíš ani, prosím tě, musíš. Ciao.
Хари кино. Яа энэ кино байна. За одоо би бас ингэж хичээд аваатыг. Бид гурав энэ кино үзчихэд сая кино их таалагдлаа энэ тийм Барса гэдэг тийм хамт байна. Тэгээд одоо Европоор аялж байгаа юм байна. Чигээс эхлээл явж байгаа. Одоо Франц, Цар, Герман, Австри, Швед, Норвег байна. Өчигдөр Прагт хэлсэн байх шүү дээ. Өнөөдөр Венд хэлсэн үү? Ческалипагаас хэлсэн. За. Тэгээд явж байна. Тэгээд кино тоглох хамгийн хэцүү хэсэг нь аль нь байсан бэ? Байтг богд кинон дөрөв. Байтг богд кинон дээр чинь тэгээд нэг дайнтай кино, тулаантай кино учраас хамгийн хэцүү юм нэрээсээ дандаа тэр дайны тулааны зураг болтоо. Тэгээд бид нар чи яг нөгөө тулаан болсон байтг богд уулан дээр очиж зураг авсан болохоор за бүгдөө хажуулан дод зүгсэрж хараад байлдаад цуснууж болоо тэгээд ер нь бол амар хэлбэр юм биш та байгаагүй юм. Өөртөө одоо болсон ч үгүй хэцүү. Тэгээд одоо ингээд кино бэлэн болсны дараа ингээд киногоо үзэхэд ямар байна? Өө тэр чийс та хамгийн сайхан мэдрэмжтэй. Кино нээлттэй өдөр бид нар киногоо үзээд өөрсдөө үйл. Угаасаа үйлсмээр бүгдээрээ үйлж гин угаасаа сайхан кино хийсэн байх. Тэгээ манайхан бүгдээ үзнэт Европ байгаа хүмүүс үнэхээр сайхан кино үзсэн байна. Маш баярлалаа та бүхэн ч гэсэн ирж кино үзсэн. Баярлалаа мшилээ. Тийм тэгээд зүгээрээ гэж. Ийм гоё кино хийж тэгээд түүх дурсгалыг ингэж бид нарт ингэж сануулж байгаа юм байна. Тэгээд бид нар юусаа сайн мэдгүй. Тэгээ үсэн. Ингээд гадаад үзсэн чинь тэгэхээр ойртож өгсөн баярлалаа. Өгсөн баярлалаа. Гоё кино болсон байна. Тэгээд баярлалаа. Тэр багт дээр явж байна. Одоо Праг руу явж байна. Мишелийг хөлдөөцсөн. Энэ тамарт өдрөөс хамгийн чухал юм маань энэ Монгол кино байлаа. Монгол кино үзсэн байлаа. Байтг богд гэдэг нэртэй үнэхээр сайн кино болсон байна. Дүрс тооны ерөнхийдөө үнэхээр таалагдсан. Ийм шийдвэртэй Байтг богд бас тулааны талаар кино байна. Би кино сонирхдаг хүмүүс маань Монголын хүмүүс маань ашиг үзээрэй. Тийм. Заавал үзээрэй. Үнэхээр гоё. Нөлөөс гарчлаа. Тэ? Хэлээ ярьж чадахгүй шээ. Өөртөө гоё кино болсон байна. Тэгээд зэрэг тэгээд Швед, Швейцар, Франц, Австри энэ орнуудаар явж киноа үзүүлж байгаа юм байна. Зэрэг тэгээд манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, комент бичээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.